Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдөр мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео бичлэгээр дурын тооны цифрийн нийлбэр болдог параметрыг та бүхэндээ хэрхэн алгоритм параметр дээр бодохыг тайлбарлаж өгье. За нэг өсөндөө дурын тооны цифр ихээр хэрэглэгч одоо гараас одоо жишээлбэл 1 2 3 4 гэсэн тоо оруулна. За энэ 3 4 гэсэн тооны нийлбэрийг цифрүүдийн хооронд нэмээд олно гэсэн үг. За нэг өсөндөө 1 дээр 2-оо нэмээд 3 дээр 4 нэмээд за энэ бүх цифрийн нийлбэрүүдийн нэмнэ гэсэн үг. Тэгэхээр 1 дээр 2 нэмэхээр 3, 3 дээр 3 нэмээд 6, 6 дээр 4 нэмээд 10 гэсэн хариу гарах нэ. За ийм үйлдэлийг одоо хэдүүлээ логарифм параметр дээр хэрхэн бодох талаар та бүхэнд тайлбарлаж өгье. За юуны өмнө бид нэр declare дүрсэн дотор n s гэсэн хувьсгчуудыг авна. За дараа нь d гэсэн нэг хувьсгчийг аваад integer бүхэл тоо хэлбэрээр зарланаа. За компьютерийн keyword-оос бид нэр утга авах хэрэгтэй байгаа. Утга авахаас өмнө enter number гэдэг текстийг дэлсэн дээр хэвлэе. За энэ текстийн дараагаар компьютерийн keyword-оос утга авах хэрэгтэй. Input block схем дотроо n гэсэн хувьсгчийн утга бичиж өгье. За энэ тоог бид нэр компьютерийн keyword-нэрээс утга оруулж өгнө. За жишээлбэл 45 гэд оруулангууд ингээд 45 гэсэн тоог авах юм. За үүний дараагаар бид нэр assign үйлдэл дотроо s-ийн эхлэх утгыг тэгтээ тэнцвүүлж өгнө. Санахаа үүрэнт s-ийн утгыг одоо хоосолж ийн гэсэн үг. За дараа нь d гэсэн хувьсгчийн утгыг бас тэгээр хоосолж өгнө. За s нь болохоор нийлбэр болгож байгаа хувьсгч, d маань болохоор тухайн нөгөө гараас оруулсан тоог хаваагаад үлдэгдлээ авах хувьсгч байгаа. Тэгэхээр s нь болохоор тэр цифрүүдийн хооронд нэмэх гэж байгаа нийлбэр болгож байгаа хувьсгч юм аа. За while дотроо бид нэр n нь тэгээс ирсэх үү гэсэн нөхцөл шалгана. Хэрэв хэрэглэгч гараас оруулсан тоо тэгээс их байх юм бол нөхцөл өрн болж давталт хийгдэнэ. За энэ дотроо бид нэр дараах 3 assign цонхыг авна. За 3 assign цонх авснаар бид нар юу хийх вэ гэхээр эхний assign дотроо бид нэр d буюу одоо digit тухайн тооныхоо цифрийн үлдүүлүүдийг олох хэрэгтэй байгаа. За энэ d гэсэн хувьсгчтай n-ийг хуваах нь 10 гэсэн утгыг оноож өгнө. За ингэснээр ямар үйлдэл хийх үү гэхээр тухайн гараас оруулсан тоог 10 тугаад үлдэгдлийн d татгалж өгнө. За хоёрдугаар assign дүрсэн дотор s буюу одоо сам буюу нийлбэр болгож байгаа хувьсгч юм. За энэ хувьсгч маань болохоор тухайн цифрүүдийн нийлбэрийг олох хэрэгтэй. Тийм учраас s тэнцүү s дээр нэмэх нь d гэсэн үйлдэлийг бичиж өгнө. За 3 дахь assign үйлдэл дотор бид нэр давталтыг урагшлуулах алхмыг хийж өгнө. За энэ дээр маань n тэнцүү n-ийг хуваах нь 10 гэсэн утга оноож өгнө. За ингэж оноож өгснөөр тухайн тоо маань үлдэгдэл маань тэгээс их байвал давталт үргэлжлэнэ гэсэн үг. За төгсгөлд нь одоо нийт тооны цифрийн нийлбэрийг олж байгаа учраас цифрийн нийлбэр гэд бичиж өгөөд n-д тавиад за тэгээд s-ээ хэвлэнэ. За нэг өснө double quote буюу давхар ажилтан дотроо цифрийн нийлбэрээ бичиж өгөөд n тавиад s-ээ бичиж өгнө. За хэдүүлээ түрүүний 1 2 3 4 гэсэн тоогоо оруулж үзье. Нийлбэр нь 10 гарах ёстой. За нийлбэр нь 10 гарсан байна. За энэ хүү бодлого хэрхэн ажиллаж байгааг хэдүүлээ. Layout Windows цонхноос Variables and Console цонхоор харъя. За энэ цонхон дээрээс хэдүүлээ n s d гэсэн 3 хувьсгчийн утгуудыг харж үзээд энэ хүү бодлого хэрхэн бодож байгааг тайлбарлана гэсэн үг. За тэгвэл хэдүүлээ одоо алхамаар ажиллаж үзье. Step-ээр ажиллаад үзвэл санахаа өөрөн дээрээс NSD гэсэн 3 санахаа өөрийг одоо 3 санахаа өөрийг NSD гэж нэрлэнэ. За энэ гуруула бүхэл тоо төрөлтөө байна. За хэрэглэгчээс гараас буюу одоо компьютерийн keyword-н дээрээс эхний тоогоо оруулна. За жишээлбэл 565 гэсэн тоог оруулаад enter даръя. За энэ утга маань 565 болсон байгаа. За дараагийн үйлдэл юу гэхээр нийлбэр болгож байгаа s хувьсгчийн утгыг тэглээд дараа нь d буюу одоо үлдэгдэл олох хувьсгчийн d утгаа тэглэж өгнө. За ингэсний дараа n нь тэгээс ирс их үү гэдгийг while нөхцөл дотор шалгаж өгнө. За 565 маань тэгээс ирс их учраас
үнэн нөхцөл нь биелээд төрөй дотроо Д-г тэнцүү N-ийг хуваах нь 10 гэж үйлдэлийн. Гэхдээ энэ хуваах үйлдэл маань үлдэгдлийн авах юм. За ингээд 565-ыг 10 тугаа үлдэгдэл нь 5 гэсэн тоо D-д утгуулж хадгалагдана. За үүнийхэн дараагаар S тэнцүү S дээр нэмэх нь D буюу одоо S тэнцүү тэг дээр нэмэх нь 5 гэдэг маань S цифрын нэлбэр болж байгаа учраас 5 гэсэн утга хадгалагдана. За үүний дараагаар тухайн тоогоо N гэсэн тоогоо 10 тугаа нь 10 тугаахад бүл үлдэгдлийг авч үлдэнэ. Тэгэхээр 56 гэсэн тоог бол авч үлдэнэ гэсэн үг. За ингэнгүүт давталтын 2 дугаар үед болохоор нөгөө N тэгээс эрс их гэж сууж байгаа учраас 56 нь тэгээс эрс их үгээ асууна. Тэгэхээр үнэн учраас D дотроо 56-г 10 тугаад 6 гэсэн үлдэгдлийг авна. За энэ D маань 6 болж хувирсан байна. За үүний дараагаар S тэнцүү түрүүний хадгалсан 5 дээрээ 6-гаа нэмээд 11 гэсэн үр дүн гарна. За S нь 11 болсон бол одоо 56-га 10 тугаана. Үлдэгдлээ орхиод бүхнийг авчихаар энд 5 гэсэн тоо үлдэнэ. Тэгэхээр 5 нь тэгээс ирсэх нь үнэн учраас тэгэхээр 5-а 10 тугаана. Энд ямар нэг үлдэгдэл байхгүй. Тэгэхээр шууд байхгүй гэж буруу хэлж байгаа уучлаарай. 5 гэсэн үлдэгдэл үлдэнэ. За энэ үлдэгдлээ D дутуу болгож оноож өгөөд түрүүний хадгалсан S тэнцүү 11 дээр 5 нэмнэ гэсэн үг. D-ийн утгаа ингээд 16 гарна. За үүний дараагаар 5-ыг 10 тугаад одоо яг үлдэгдэл үлдэхгүй байна. Ингээ үлдэгдэл үлдэхгүй учраас давталт дуусаад доотлын цифрын нэлбэр гэсэн output дүрсэн дээр ирээд энэ дүрсэн дээрээс цифрын нэлбэр нь гэж гарсны араас үр дүн буюу S-ийн санахаа үр дүн дуулж чивлэхээр 16 гэсэн үр дүн гарна гэсэн үг. За ингэж дурын тоон цифрүүдийн хоорондох нийлбэрийг олж байгаа үйлдэлийг ингэж боддгийм байна. За дахиад нэг өөр кодоор ажиллаж үзье. За жишээлбэл эхний 9 тооны нийлбэр бол 45 гардаг. Тэгэхээр 12 34 56 786 гэсэн юм дараалсан тоонуудыг өгье. За энэ төр дарахад 45 гарч байна. За ингэж бол дурын тооны цифрийн нийлбэрийг бол олох боломжтой юм байна. За жишээлбэл 125 гэж өгье. 8. За дараа нь жишээлбэл 121 гэж өгье. За 4 гэсэн үр дүн гарч байна. Ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Манай сувг танд таалагддаг бол манай сувгийг subscribe хийж дагаарай. За мөн манай бичлэгт таалагддаг бол лайк хийж манай бичлэгийг дэмжээрэй. За манай энэхүү Pro Exact-ийн сувг маань мөн технологийн хамтрагчаа хайж байгаа. Та хэрвээ манай технологийн хамтрагч болохыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараа дахин уулзцгаая.